тэгээд бусад энэ игэр гээд ямар нэг өөрөж мэдээж байгаа. Бусад бүх хүчин зүйлсүүдийг нийлүүлээд энэ жижигхэн игэр гээд юм. Тэгээд тэр энэ гурван үндсэн хэсгээр нь сонирхож байгаа байхгүй. Үлснийг нь дандаа таньж чадахгүй. Тэгээд бидний гол сонирхож байгаа зүйл болохоор тэгэхээр энэ хэсгийг болохоор хүмүүсүүд нь бизнесийн өмчлөг гэж хэлж байна. Тэгэхээр ST энэ нэгдлийн хоёрын хоорондын корреляц гэдэг юм нэг чанар маркер гэдэг хүмүүс юм. Тэгэхээр бидний юу болохоор гол санаа нь болохоор одоо outline болохоор гинтийн өөрчлөлтүүд за энэ болохоор медианасаа 5 дахин IQ-аар интерквантал range гэж байгаа. Хамгийн тоон дэлхийн дисциплин 4% байгаа. Дундхыг нь аваад дундхийн хоорондын зайг нь IQ-аар интерквантал range гэж хэлдэг. Математикчлээс санаж байгаа тэр мэдвэ. Медианасаа 5 ширхэг ийм IQ-аар зайтай байх юм бол түүний сонгоож дээшгээ юм уу доош юм хэлцэж байгаа шүү дээ. Тэгэхээр 5 гэдэг нь болохоор субъектив. Гэхдээ одоо ихэнх судлаач болохоор 5 гэдэг нь яа тавчдаг. Тэгэхээр S гэдэг нь болохоор энэ эконометрийн даамын өсгч нэг. Даамын өсгч гэдэг нь болохоор 1-р сарын даамын 2-р сарын даамын хуурам өсгч нэг. 1-р сард хэдэн хувиар өсдгийг 2-р сард хэдэн хувиар өсдгийг гэдэг нь юм шиг байна. Тэгээд энэ болохоор удирдлагын хэлбэрт болохоор энэ жилийн туршийн ингээд арчиж өгсөн. Тэгээд даамын өсгчүүдийн нийлдэг нь болохоор би энэ дээр хэлхийг болж байна. Даамын өсгчүүдийн нийлдэг нь болохоор тэг болгохын тодорхойлсон тэг болж байна. Тэгэхээр бидний хийж байгаа зүйл нь болохоор удирдлагын хэлбэрт нь болохоор цаг хугацаагаар өөрчлөгдөж байна. 1-р сард хуучин болоод 10% өсдөг байсан. Одоо юу гэдэг 1-р сард ч одоо цагаасаа болоод ууцны өв 1-р сард 10% өсдөг байсан. Тэгээд хэлбэртэй. Тэгжээс нь 10 жилийн дараа 1-р сард хэдэн малчин ирээд 1-р сард ууцны өв 10 сар өсгөө болчихсон байна. Гэж хэлж бодъё тийм. Тэрийг бид нэр тооноос нь гаргаж статистикаар илрүүлж болох байхгүй. Хизээ яг хэдэн хувиар өөрчлөгдөчихөө тэрийг илрүүлж байна. Дараа нь болохоор яг Монгол Улсын эдийн засаг жилийн 17 12% дундчтай өсдөг байснаа одоо бол болчихлоо. Одоо өмнөд жил бол 20% болоо. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийн дундч түвшин маань буурчлаа гэж хүмүүс ярьж байна шүү дээ. Тэр маань болохоор яг бодит тоон дээр статистикийн хувьд болохоор үний юм уу бас илрүүлж байна гэсэн. Тэрийг бид нэр хэн нэгнээс асуухгүйгээр тооноос асуух. Хэдэн удаа өөрчлөгдсөн яг хэдэн яаж өөрчлөгдсөн юм. Дараа нь болохоор бизнесийн мөрчлөлтөд бас өөрчлөлт гарч байна гэсэн. За ингээд нэг юм арга бодож байна. Шинэ арга. Тэгээд хинч өмнө бодож байгаа бүгдээр их сургуулийн ойлгох юм шиг. Шинжлэх ухааны судалгаа гэдэг бол миний хувьд бол маш сайн. Хинч өмнө бодож байгаа зүйлийг бодоод арга боловсруулна гэдэг юм байна. Тэгэхээр үрдүн маань одоо шил энэ байна л да. За энэ дэр алт байна. Алтыг бид нэр ингээд алтыг 1973 оноос хойш ингээд сар бүрт нь өөрчлөлтийн хэмжээд үзье. Зарим сард нь болохоор 20% өссөн сар байна. Зарим сард нь болохоор 40% өссөн сар байна. Гинамын олж ийм хэлсэн. Тэрийг бид нар болохоор орчин хэд байсан, унцаа хэдүүгээр өссөн. Өөрчлөлт байсан уу үгүй гэж харж байна. Энэ уграагүй байх юм бол энэ орчин өөрчлөгдөв гэсэн статистик боловсрол заалмаар байна. Унцаа бол 0.32% жил унцаа өсөж ижээ гэж хэлж байна. Энэ хоёр хэсгийн зураг нь болохоор 95% итгэхийн интервал. За тэгэхээр энэ болохоор тэрийг агуулж байгаа юм бол тэрний хаацраас энэ статистикийг очиод бүтгэн өөрчлөлт хийж байна. За тэгэхээр сонгоорч гэдэг маань болохоор юм байна. Бидний эцсийн шинэ арга. Энэ 1980 онд гарсан энэ хэдийн өөрчлөлтийг бол сонгоорч гэж үзэж байна. Энэ болохоор эдгээр болж таарч байна. Дараа нь болохоор бид энэ dynamic persistence болтыг улаан дээр өөрчлөлт гараагүй бол за энэ болохоор динамик өөрчлөлт гараагүй гэсэн. Ногоон зугаас байх юм бол хувьсэлтэд өөрчлөлт гарсан юм.
Товсолтын үед болохоор нэгдүгээр гэх юм бол эндээс өмнөх гэсэн. Дараа нь болохоор хоёрдугаар гэх нь 3 4-р гэх юм гэж байна. Энийг болохоор хүүхдийн тооноос гаргаж ийн гэсэн. Үнээс зугаа гэсэн. Гаргаж зохиогоо тоогоо өгөө. За манай хараад энэ хийж байна. Тэгэхээр өдөртний хэлбэрс нэгэн зүйл болохоор маш нарийн зүйл. Тэр нь болохоор бидний саяны ярьсан зүйл болохоор детерминист өдөртний хэлбэрс гэж ярьж байна. Стахаас өдөртний хэлбэрс гэж байна. Суур өдөртний хүмүүс өдөртний хэлбэрс гэж байна. Тэр нь болохоор өдөртний одоо орилууд дээр сарын том хэлбэр болохоор өдөртний орилууд нь болохоор 12 дугаар сар, 24 дугаар сар, 36 дугаар сар гэсэн. Яг нэг жилийн дараах орилууд гэсэн. Дараа нэгдүгээр сар, дараа жилийн нэгдүгээр сар түүний дараах гэсэн үг яаж. Хэрвээ энэ арга маань буруу ах юм бол энэ орил дээр болохоор тийм болсоо гарсан идэж харсан тийм зүйл юм байна. Тэгэхээр энэ арга зүйлс болж байна. За энэ өөрөөр хэлбэл шир манай электрогар нэг үгийг бийнэ. Ширний үн болохоор Америкийн зах зээл дээр хүн. Монголда ямар аргатай юм бэ гэхээр Америкч бас электро шир гаргадаг байхгүй Монгол шир гаргана. Электро шир гаргана. Тэгэхээр Америкийн ширний үн Монголын марцад бас нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр орчин ямар байсан? Өсөөгөө өссөн. Нэг өсөөгөө бодгоо ширний үн өсөөгөө. Сонгоо гинт орчин өөрчлөлтүүд бол хаана гэсэн юм хоёр олж ивж байгаа. Дараа нь өдөртний хэлбэрс нь ямар байсан бэ? Тэгээд энэ болохоор энэ 12 сармаар байна. 1-р сард хэлбэр өссөн, 2-р сард хэлбэр өссөн. Тэгэхээр одоо энэ тэмдэг байгаа. Эхний өдөртний хэлбэрсийн дэглэмээр цэнхрээд дараа гэхээр нь улаанаар ногоон дээр болохоор хамгийн сүүлчийн дэглэм байна. Тэгэхээр үйлдвэрлэлээр болохоор маш их хэлбэрцдэг байсан байна. За тийш 17% жил бүрийн 4-р сар ширний үн 17% өсдөг байсан байна. Тэгэхээр одоо бол ийм үйлдвэрлэлийн хэлбэрс бол үндсэндээ алга болчих. Энд нэг commodities гэж дэлхийн зах зээл дээр ярьж байгаа юм байна. Нийт 70% бүтээгдэхүүн байна. 70% бүтээгдэхүүнээс бидний ханыг хараад үзэхэд ерөнхийдөө үйлдвэрлэлийн хэлбэрсүүд алга болж байгаа юм болж байна. Энэ бол би за тэгээ энэ дээр зогссон дээр байна. Техник гэж байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ техникийг сонирхдаг, эдийн засгийг сонирхдаг уучлаарай. Хүмүүс контакт хийсэн байна. Тийм хүмүүс байх юм бол 6 сарын 8 энэ дээр бас лекц байна. Тэгэхээр энэ болохоор зүгээр энэ сургуулийн лекц Монгол дээр биш англи дээр. 8 сарын 15-нд солонгосын эдийн засгийн холбоонд бас лекц тавь. Тэрийг эдийн засгийн санхүү санхүү хүмүүс байна. Ийж сонсон болж байна. За би ингээд нэг цаг ярьлаа. Бичвэртэй. Дийлэх нь болоод ингээд онцлогоор давчлаа. Баярлалаа. Ингээд зогсъё тийм үү. Хэрвээ асуулт хариулт байх юм бол байв. Хоёрдугаар сэдвтэй холбоотой юм бол над ганц слайд байгаа. Тэрийг ингээд асуулт гарах юм бол би тэрнээр л болно. Тэрийг хааж. Нэг юм модератор гараад асуулт биднээс авах юм. Би асуулт. Одоогийн юм болохоор би бол зүгээр оролцогч байгаа. За тэр. Абиний чинь нөгөө стайлаар авчих. Саяны сэдвтэй холбоотой асуух юм байвал асууж энэ сэдвээ дуусгачаад асуулт орж ирээд хоёр дахь сэдвээр орё гэж бодсон тийм үү?